За эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ. Тулгар төрүүлсэн байгуулагчны 2234 их Монгол улс байгуулагчны 819 ардын өвсгөлийн түүхэн яруу алдарт 104 жилийн хорлоогийн маршал хорлоогийн чоулсны мэндэлсний 130 жилийн чоулсан сүмүсгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 94 жилийн баяр наадмын хурдан сонгол доод насны ангиллын мордын урд даагнууд одоо ийхүү гарааныхаа төхөөрөмжн дээр хүрж байгаа мөчийг манай зураглаачийн дунд харуулж байна. За хурдан сонгол ангиллын уралдаанд нийт 23 хурдан ажнаа ийхүү хүлгийн шандас сорхоор гарааныхаа ногоон төхөөрөмжийнхээ ард хэдхэн мөчийн дараа игнэ. За эдэн дотор одоо улс бүс аймаг сумдын баяр наадамд за амжилт үзүүлсэн чанартай хурдан даагнуудын хүү гарааныхаа ногоон төхөөрөмжийнхээ ард хэдхэн мөчийн дараа игнэ. За Дорн таймгийн Матас сумаас, Хэрлэн сумаас, Чойблсон сумаас, Булган сумаас эргээ зогсчоор. Булган сумаас за гээд нарын зэрэг одоо 20 гаруй за 30-аад хурдан алтан тууртууд ийхүү гарааныхаа ногоон төхөөрөмжийнхээ ард игэнсэн байгаа мөчийг манай зураглаачийн дунд харуулж байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадам бол аргагүй нэг үнэхээр ганган шуухан наадам болж байгаа. Хур бороотой, хормос тэнгэр хураа хайрлсан ийм сайхан наадам болж байгаа. За наадлын 2 дагыг одоо ингээд наадлын 2 дагыг ингээд оруулчих юм бол үндсэндээ одоо даагнуудын эргүүлнэ. За хорж илөө эрхэм хүндэт яваараа наадамчдаа эрхэм хүндэт үзэгчдээ. Дорнод аймгийн Чойблсон сүмийн өсгөн байгуулагчны түүхэн яруу алдарт 94 жилийн хорлоо маршал хорлоогийн чойблсны мэндэлсний 130 жилийн он баяр наадам зориулсан хурдан сонгол доод насны ангиллын уралдааны дундхан талдаар Оюнбаатарын Эрдэнэбаатарын халиун даагын дундал туршиж байгаа харагдаж байна. Түүний урд талд 020 номертой сайхан шаргадаа гараад ирсэн ба хүрэн дагаар Дорн таймгийн Булган сум яриад Бачаргалын мөрөв сөрөнгийн хонгор дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнгөнийхөө даахтаа шууд очиод ингэчээрээ. За айргийн дөрөв дээр Дорн таймгийн Булган сумын аймгийн алдарт уяач Дэмчгийн Батардны хулдааг энэ баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны за тэр дунд талд хул цээж хүчин нэмнэтэй 6-7-оор гараад ирсэн байгаа байна. Түүний наадталд нь хамгийн наадлаар 015 номертой сайхан за улаан цээж хүчин нэмнэтэй Дорн таймгийн Чойблсон сум яриад аймгийн алдарт уяач Дашин Батмөнхийн хүрэн дааг энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны 6-7-оор гараад ирсэн байгаа бол өнгөн дээр 033 номертой сайхан мөн одоо хүрэн дааг гараад ирсэн байна. За хүрэн дааг одоо бүртгэл дээр байхгүй байна. Түүний ардталд нь 2 номертой марцсан Дорн таймгийн Чойблсон сумын харьяад аймгийн алдарт уяач Дөвшин төгсийн Батөршхийн хулдааг энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны аман үзүүн дээр гарч ирсэн бол 020 номертой Дорн таймгийн Булган сумын Бачаргалын мөрөв сөрөнгийн хүрэн дааг энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гарч ирсэн бол 036 номертой Дорн таймгийн Булган сумын харьяад аймгийн алдарт уяач Дэмчгийн Батардны хулдааг за аз жаргалын Ариужин хүү оож унд урдлуулж байгаа. За айргийн 4 дээр гарч ирсэн байна. Айргийн 5 дээр 015 номертой марцсан сайхан өнгө авж уралдаад ирсэн Дашин Батмөнхийн хүрээ халдсан даа. Түүний ардталт нь жоохон арагшаа суугаад байгаа. Жишээд яваад байгаа. Сайхан хээрдэ улаан цээж хүчин нэмнэтэй хээрдэ гараад ирсэн байна. 0 хэдэн номертой 013 номертой жоохон ойртод яваад байгаа. Машин дотор талаараа оруулахгүй ойртоод яваад байгаа. Түүний ардталт нь сайхан 06 номертой сайхан өсгий цагаан хээр даг гараа 05 номертой хээр даг гараад ирсэн байгаа харагдаж байна. Дорн таймгийн Хэрлэн сумын Болдын ганц элмийн хээр даг гараад ирсэн байна. Аймгийн алдарт уяач Бавгийн Бат Сүхүяа солигонд харуулсан 015 номертой марцсан аймгийн алдарт уяач Дашин Батмөнхийн хүрэн дааг. Түүний ардталт нь Дорн таймгийн Матас сумын аймгийн алдарт уяач Даваагийн Ууган баярын хүрэн дааг. Түүний цааталт 03 номертой сайхан хээр даг гараад ирсэн. Хулда Дорн таймгийн Чойблсон сумаар Хустан багийн харьяад Ганбаатарын ган тулгын хул дааг байна. За араас хэдэн даагнууд нөмрөөд ороод ирлээ те. 027 номертой хамгийн надлаар Дорн таймгийн Баян Түмэн сумын харьяад Жамбагийн Зөгтбаатарын хүрэн даагийг сартай хүрэн хар даагийг аймгийн алдарт уяач Бэхотын болор хуйг үе солигын тааруулсан байна. Урагшлаад яваад байгаа. За энэ одоо хонгор сайхан энэ хэдэн даагныхаа ардтал дээр хонгор даа гараад ирсэн байна. Түүний урдталд нь Матас сумын аймгийн алдарт уяач Даваагийн Ууган баярын хүрэн дааг, Бүсийнхаа наадам төрүүлсэн шандастай хурдан дааг, аймгийн алдарт уяач Дашин Батмөнхийн хүрэн дааг. За тэгээ наадын тагтаага зэрэгцээд явж байгаа. Түүний наадталд нь хамгийн наадталд нь 033 номертой сайхан хүрэн дааг өнгөвж уралдаад ирсэн. За түүний наадталд нь Дорн таймгийн 03 номертой марцсан Дорн таймгийн Чойблсон сум яриад Ганбаатарын ган тулгын хул дааг байна. За урагшлаад байгаа. 017 номертой тэр энэ хэдэн даагны хамгийн өнгөн дээр сайхан Дорн таймгийн Чойблсон сумаас марцсан хул дааг гараад ирсэн байна. 017 номерт нь 61 номерт бүртгэлээр байхгүй байна. Түүний ардталт нь 052 номертой марцсан сайхан хээр дааг мөн гараад ирсэн байна. Дорн таймгийн Чойблсон сум яриад Ан 2-ын Саранбаатарын хээр даагийг чулуун
Улаан хүүхний баасан дурж үе солигын тааруулсан энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны 8-9-дэр за урагшлаа тархиныхаа даагны харуулъя. За урагшлаараа энэ хэдэн даагныхаа уралдал дээр Дорн тамгийн баян төмөсмөр Жамбагийн Зөвхтбаатарын за хул дааг гараад ирсэн байна. Аймгийн алдарт яваач Бекотын болор үе солигын тааруулсан 018 номертой айргийн 5 дээр за тэгээд явж байгаа 018 номертой айргийн 5 дээр хээр дааг гараад ирсэн байна. Бүртгэл дээр байхгүй дааваа. За урагшаа удаагаараа 05 номертой мөрцсөн сайхан хулдаа гараад ирсэн байгаа. Айргийн 4 дээр хулдаа гараад ирсэн байна. 05 номертой хулдаа гарсан цагаас сайхан тархинд дурлцсан да Дорн тамгийн Хэрлэн сумын аймгийн алдарт уяж Бавуугийн Бацгүй солигын тааруулсан болдын ганц элмийн хээр дааг байна. Айргийн 3 дээр 015 номертой мөрцсөн за дашин тууран тамхтай л гэж байх. Энэ одоо арай л өөр 015 номер дээр 2 дааг бүртгүүлсэн байгаа. Хүрэн дааг бүртгүүлсэн байгаа. Энэ хүрэн дааг нь одоо Ашин Батмөнхийн хүрэн дааг гэсэн байна. За өнгөний 2 даагийг харуулнаа. За өнгөний өнгөн дээр 02 номертой мөрцөн сайхан хуулдаа гараад ирсэн байгаа. За өнгөн дээр Дорн энхүү маршал орлогийн Човсны Мэндесний 130 жилийн ам баяр наадам зориулсан хурдан сонгол насны ангиллын хурдан даагны уралдааныг Дорн тамгийн Човсын сумын харьяад аймгийн алдарт туяач Дөвшин Дөгсийн уяа солигын тааруулсан Дөвшин Дөгсийн Батөршгийн хулдааг энэ өдрийн баяр цэнгэл наадмыг хөтлөөд гараад ирсэн бол аман үзүүн дээр нь Дорн тамгийн Булган сумын аймгийн алдарт туяач Дэмчгийн Батэрдны хулдааг за хавар ирээдүйн түмнэх $1000 уралдаанд одоо айргийн 3 төрөлсөн аймгийн алдарт туяач Дэмчгийн Батэрдны хурдан хулдааг энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны аман үзүүн дээр гараад ирсэн байна. Энэ хулдаагны их нь болохоор за Дорн тамгийн морин спорт уяжтай холбооны 15 жилийн од за хөнгөр бомба Дорн тамгийн Матас сумын харьяад хөнгөр бомбагийн хар саар лазарг төрүүлжсэн. Тэр хар саар лазарганы охин төлөөс нь гарсан за хурдан хулдааг энэ өдрийн баяр наадмын аман үзүүн дээр гараад ирсэн. Их нь одоо алиг нь дуудлагатай цэвэр англи лазарганы үр төлөв юм аа. За айргийн 3 дээр нь Дорн тамгийн Чойболсон сумын аймгийн алдарт уяж Дашин Батмөнхийн хүрэн дааг гэж бүртгүүлсэн айргийн 3 дээр гарч ирсэн байна. За үнэхээр энэ 3-ын дунд одоо үнэхээр гал гарсан сайхан уралдаан болж байна. За хурдан сонгол ангиллын бага ангиллын уралдаан бол үнэхээр ган үзүүштэйгэн сайхан уралдаан болж байна. Тархины 3 даа гарийнхын мордноос нэг үүдэн хомрын зайтай салсан за дүүрэн 40 50 мэлтэй тарлаад байна. 02 номертой өмөрсөн аймгийн алдарт уяж Дөвшин Дөгсийн уяа солигын тааруулсан аймгийн алдарт уяж Дөвшин Дөгсийн Батөршгийн хулдааг саран дэвсгэртэй галтай төр тамхтай од гэрлийн Батгишиг он чурдлуулж байна. Энэ өдрийн баяр цэнгэл наадмыг за үндсэндээ нэг үүдэн хомрын зайтай салж хэрэг хөтөлсөн бол аман үзүүн дээр нь Дорн тамгийн Булган сумын аймгийн алдарт уяж Дэмчгийн Батэрдны хулдааг сая одоо Монгол даагны уралдаанд аймгийн алдарт уяж Дэмчгийн Батэрдны уяж за 2 даагийг уяа солигын тааруулж түрүү аман үзүүн за түрүү аман үзүүнд хурдлуулсан бол одоо хулдааг нь дахиад өнгөн дээр гараад ирсэн байна. За яваараа жоохон ойртод яваш арай л холдоогаад айргийн 3 дээр нь Дашин Батмөнхийн хүрэн дааг арагшаа сууя. За ингээд арагшаа суугаад арийнхаа даагнуудыг дотор тийшээ хулаад урагшлаад яваад байгаа. Айргийн 3 дээр одоо гарсан цагаас их тархинд гарсан сайхан өсгий цагаан хээр дааг гараад ирсэн байгаа. Бавуугийн Бат Зүхийн уяа солигын тааруулсан 05 номертой өсгий цагаан хээр алзан дааг Дорн тамгийн Хэрлэн сумын яриад аймгийн алдарт уяж Бавуугийн Бат Зүхийн уяа солигын тааруулсан Хэрлэн сумын 10 дуурайг яриад болдын ганц элмийн хээр даагийг Сумьягийн мөнх эрдэнэ хүү унчурлаж байна. Сартай бойлондөл тамхтай сумынхаа баяр наадам нэг төрүүлсэн шандастай хурдан дааг айргийн 4 дээр гарч ирсэн үргэлжилж байна. Айргийн 5 дээр сайхан хулдаа гараад ирсэн зэрэгцээд яваад байгаа. 052 номертой гарсан цагаас сайхан тархинд дурлцсан Дорн тамгийн Чойболсон сумын харьяат за улаан хүүхний баасан дөржин уяа солигын тааруулсан анх хоёрын Саранбаатрын за сартай хээр дааг энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны айргийн 5 дээр гарч ирсэн урагшилж байна. Оюун болдын Булган эрдэнэ гэж 3 цагаан сумын баяр наадамд аман үзүүнд хурдлсан шандастай хурдан дааг за 052 дааг номертой хээр даагч одоо үнэхээр ганган шугуу уралдаан гарч байна. За анхны хоёрын Саранбаатрын хээр дааг за түүний наадад нь аймгийн алдарт уяж Бавуугийн Бацгүй уяа солигын тааруулсан болдын ганц элмийн хээр алзан даагны цаагуурда Саранбаатрын хээр даагыг айргийн 4 нэвтгэн шургууллаа да. За 2 дааг өнөөдрийн наадамд 445 тай тарлаудаа за 2 тархины 3 дааган дээр нэг очиж магадгүй юм байна да. Арагшаа нэг суугаад үзүүлвэл яад юм бол доо. Арагшаа нэг сууя да. За эндээс барай болоогүй арагшаа нэг суугаад тэгээд тархиныхаа даагнууд дээр очино. За айргийн 4 дээр Саранбаатрын хулдааг айргийн 5 дээр Бавуугийн Бат Зүхийн аймгийн алдарт уяж Бавуугийн Бат Зүхийн уяа солигын тааруулсан болдын ганц элмийн хээр дааг 5 дээр гарч ирсэн байна. За өнгөрийн ганган шугуу уралдаан болж байна. За 6 7 8 9-ийн даагнууд одоо хоорондоо холбоотойгоо байна.
За энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан сонгомл доод ангийн насны урд мордын уралдаан. За үндсэндээ нэг 12 км-ийн асаа шандас орж байгаа. Морд газрынхаа зурхаа дээрээс эргээд за үндсэндээ нэг 7 км хэрэг яваад хүүхэдгүй хээр дагараас орж ирлээ. 3 нүдний чанд тамхтай хээр даг. За түүний ардталт нь задгаа дэлтэй сайхан улаан цэвэр бичгийн нэмнэттэй хүрэн даг орж ирсэн ба. Түүний дундлаар 08 номертой сайхан мөн одоо хээр даг гараад ирсэн. Жоо арагшаа суугаа жишээ номерыг харуулмаар байна да. За хүрэн дагны номер өнөөдөр бол үнэхээр харагдахгүй манай. Түүний урдтал 018 номертой хүрэн хээр даг гараад ирсэн. За энэ хээр дагч одоо бүртгэл дээр байхгүй. Түүний ардталт нь за 8 дээр Баян Түмэн сумаар Жамбагийн Зогтбаатарын Сартай хээр даг, Дорн Тамгийн Чойвсан сумаар Аймгийн алдар төвч Бэхотын болруу үеийг үеэс болгон тааруулсан байгаа. За арийнхаа 3 дагийн нэг харуулаа. За тэгээд урагшлаа. За Бэхотын болруу үеийн хээр даг. За араас одоо ширүүхэн үлдээ халтар даг орж ирлээ да. За халтар даг өнөөдрийн наадамд одоо урагшаа очиж магадгүй мань да. Зүүн талынхаа гүний онгор дээр Сартай 100 амхтай 03 номертой Дорн Тамгийн Чойвсан сумын харьяат 03 номертой Чойвсан сум яриад Ганбаатарын ган тулга гэж одоо нэр дээр бүртгэсэн байна. За яваараа. За наа хүрэн тагтаагаар өгш. За энэ хээр даг 031 номертой хээр даг нэг харуулчих. За араас явж байгаа 11-2-ын бүрэн дээр 0 Дорн Тамгийн Баян Түмэн сумаар Жамбагийн Зогтбаатарын хулт авгаан Бэхотын болрууг үеэс болгон тааруулсан. Энд одоо юм бүртгэл нь таарахгүй байх. За юу вэ? За урагшлаад одоо тархиныхаа дагнуудыг харуулнаа. Бүртгэл нь ингэ таахгүй. Бэхотын болрууг яварч ирсэн үеэс болгон тааруулсан даг байна. За түүний ардталт 03 номертой мордсон Чойвсан сум яриад Ганбаатарын ган тулгын хул даг гэсэн чинь халтар даг явж байгаа. 027 номертой мордсон 027 номертой мордсон Дорн Тамгийн Баян Түмэн сум яриад Жамбагийн Зогтбаатарын Сартай хар даг одоо хамгийн буруу талд нь байгаа. Түүний цааталт нь цаахан задгаа дэлтэй хүрэн даг гараад ирсэн. За энэ дөрөв одоо тархины даахан дээр очиж магадгүй юм байна да. За энэ дөрвийн хувьд бол үнэхээр ганган шух хуралдааны гаргаж байна да. Задгаа дэлтэй хүрэн даг бол үнэхээр наадамд одоо зартай хурдан байгаа гэдгээ баталж одоо 6 дээр яваад байна да. За тархины 5 даг бол одоо нэлээд хол салжчихсан. За үнэхээр одоо сайхан уралдааны гаргаж байна да. Хол цэжвчин нэмнэттэй хүрэн даг 027 номертой хүрэн даг энэ өдрийн баяр наадам дээр Дорн Тамгийн Баян Түмэн сумаар Жамбагийн Зогтбаатарын хүрэн даг гэж бүртгүүлсэн байна. Аймгийн алдар туяач Бэхотын болруу юу гэж солигон дарсан. За яваарай. За энэ 3 даг үндсэндээ энэ хоолой дээр ингээд хоолойгоор гараад за тархины 5 дагаа одоо манай зураглагчийн туран нөгөө тун удахгүй харуулнаа. За Дорн Тамгийн Хордогийн Чойвсны Мэндисний 130 жилийн за шууд яваад тархин дээр очиж ирэн. 130 жилийн Чойвсан сум үүсгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 94 жилийн баяр наадам зориулсан хурдан сонгомл ангилын уралдааны тархины 5 даг арийнхаа дагнаас үндсэндээ 200 м хэрэтээ салсан байна. За тархины 5 даган дээр одоо за арын 4 даг одоо арай л одоо залгаж амжихгүй байна. Барай эндээс үндсэндээ 3 км 500 байгаа. За 3 км 500 яваад за хурдан сонгол ангилын доод насны ангилын уралдааны тархины даагны төрүүч одоо барайнд орно. За айргийн 5 дээр Дорн Тамгийн Хэрлэн сумын харьяат Болдын ган салмийн хээр даг аймгийн алдар туяач Бавгийн Бацгүйээс болгон тааруулсан Сумьягийн мөнх эрдэнэ хүн чурлуулж байгаа айргийн 5 дээр байна. Түүний урдтал нь айргийн 4 дээр 052 номертой мордсон Дорн Тамгийн Чойвсан сум яриад анх хоёрын Саранбаатарын Сартай хээр даг улаан хүүхний баасан дорж үеийн солигон тааруулсан оюун задын болгон эрдэнэ хүн чурлуулж 3 цагаан сумын баяр наадам намын үзүүн дурдлсан шандастаа урданда айргийн 3 дээр гарч ирсэн байна. За үндсэндээ ингээд за хул даг одоо замаас жоохон цаашаа гарсан бол одоо аймгийн алдар туяач Дэмжгийн Батэрдны хул даг айргийн 3 дээр байна. За $1000 айргийн 3 турдлаад ирсэн. Энэ өдрийн за 2 дахь давхар уяа байна. За айргийн 3 дээр хул даг Дэмжгийн аймгийн алдар туяач Дэмжгийн Батэрдны хул даг айргийн 3 дээр. За ийш ингэж гарч болохгүй шүү. Дэмжгийн Батэрдны хул даг айргийн 3 дээр. За өнгөний 2 даг үндсэндээ нэлээд хол салцсан байна. За өнгөний 2 дагаа харуулнаа. За 3 дээр жоохон ханараад байгаа байна. Хул даг. За өнгөн дээр 2 даг одоо нэлээд хол салцсан байна. Өнгөний 2 даг. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдаан бол үнэхээр анган шухан уралдаан болж байна. За хоорондоо цул задарсан 12 км-ийн асаас шандас сорж байгаа болохоор за 19 км явхад одоо тархины 2 даг арийнхаа дагнуудаас лавтай 200 м хэрэтээ салсан байна. За хурдан сонгол доод насны ангилын уралдааны аман үзүүн дээр Дорн Тамгийн за замаасаа гарчээ. Дорн Тамгийн Чойвсан сумын аймгийн алдар туяач Дашин Батмөнхийн хүрэн даг гэж бүртгүүлсэн байгаа. За энэ хүрэн даг аман үзүүн дээр хэвээр юм байна. 015 номертой Дорн Тамгийн Чойвсан сумын яриад Дашин Батмөнхийн хүрээ хадсан даг. За өсөх бэлэг хүн чурлуулж байгаа. Энэ өдрийн баяр цэнгэл наадам дээр гарсан цагаасаа их сайхан тархинд дурлцсан. Энэ одоо зүүн талынхаа гуйны онгорхоо дээр сар наран тамхтай лагш байх. За давхар сартай дөл тамхтай юм бол одоо хүрэн даг. За өнгөн дээр гарсан цагаасаа их сайхан тархинд дурлцсан 02 номертой мордсон Дорн Тамгийн
02 номертой гарсан цагаасаа цагаан тархинд дурдсан Дорн тамгийн Чойвлсан сум яриад аймгийн алдарт байж төвшин төгсийн үеэ солигон дарсан аймгийн алдарт байж төвшин төгсийн Батөршгийн холдаах өнгөсөн хэвээрээ байна. За зүүн толынхаа гуйны онгорхоо дээр саран дэвсгэртэй галтай төр томхтой энэ өдрийн баяр цэнгэл наадмын 3 дахь сонгол баг насны ангилын уралдааны аргагүй замыг зааж байна. Гарсан цагаасаа л их зудаа сайхан тархинд дурдсан. За явдал будаа шилгээж байна да хулдаагны хувьд ч одоо өнөөдөр үнэхээр ганган шүүхэн байна. За амын үзэн дээр нь аймгийн алдарт байж Дашин Батмөнхийн хүрээнд за нэг суучвал яа гэм бол та. Барай эндээс нэг за километрийн гарантай барайнд орно. За хонгор дааг одоо замдаа буцаад орсон юм шиг байна. За хонгор дааг арын 3 дааг бол хоорондоо нэлээд ойрхон байна. За амын үзэн дээр хийн дээр явуулгаа хүрээ алдсан дааг бол амын үзэн дээр хэвээрээ юм байна. Чойвлсан сумын яриад аймгийн алдарт байж Дашин Батмөнхийн нэр дээр л мордуулсан шиг санагдах юм. Бүртгэл дээр бол тэгж мордуулсан байна. За 3 4 5-ын даг за хоорондоо холбоотойгоо байна. За 3 4 5-ын дагыг одоо арайд харуулж амжихгүй юм шиг байна да. За 3 дээр гарсан цагаасаа их сайхан тархинд дуралцсан хээр даг. За түүний ардталт нь аймгийн алдарт байж 05 номертой марцсан за урагшлаа тархиныхаа дагт гэж 05 номертой гарсан цагаасаа их сайхан дуралцсан Бавгийн Бацгийн үеэ солигон дурсан болдын ганц үлмийн хээр даг. Түүний урдтал 052 за урагшлаа явъя. Анх Баатрын Саранбаатар хээр даг. Араас 037 номертой хээр даг орж ирсэн байна. 37 номертой Дорн тамгийн Чойвлсан ба Од гэрлийн Бүрөвдөржи хээр даг орж ирсэн байна. За урагшаа яваад тархиныхаа дагт ирчихье. Од гэрлийн Бүрөвдөржи хээр даг тав дээр шууд замаас гараар араас мөрөө гэж. За амын үзэн дээр аймгийн алдарт байж Дашин Батмөнхийн хүрэн даг бүр шогссон доо. За араас хүрэн даг ирж ирээд ирэхэд одоо нэмэлт байх юм бол одоо за нэмэлт байхгүй манай Дашин Батмөнхийн. За юу. Дашин Батмөнхийн хүрэн даг. За өнгөн дээр шууд өнгөнийхөө дагт очиж зав. Амын үзэн дээр хээр даг гарч ирсэн да. 050 номертой марцсан хээр даг. 52 номертой марцсан өнгөн дээр хэвээрээ байна. Анхны баярын Саранбаатарын хээр даг. За наа замаараа ороод урагшлаад өнгөнийхөө дагтаа гэж яа. За Бавгийн Бацгийн үеэ солигонд харуулсан хээр даг айргийн 3 дээр хэвээр болдын ганц үлмийн хээр даг айргийн 3 дээр хэвээр байна. За ингээд маршал орлогийн Чойвлсны Мендэсний 130 жилийн Дорнов аймгийн Чойвлсан сум үүсгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 94 жилийн өн баяр наадмын хурдан сонгол баг насны ангилын уралдааны хээр даг зөнгөсөн хэвээр байна. 05 хээр даг бол өнөөдөр наадам тун хурдан байгаа маань арийнхаа модноос үндсэн дээр 500 м хэрэтээ салсан байна. За хээр даганда одоо тун удахгүй манай зурглаачийн дураа очиж одоо хээр дагыг танилцуулаад за ингээд байранд ороход баг хээр даг за 500 м хэрэтээ үлдсэн байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан сонгол баг насны ангилын уралдаанаар маршал орлогийн Чойвлсны Мендэсний 130 жилийн өн баяр наадам өндөрлөж за хамгийн сүүлийн отхон уралдаан ийхүү зохион байгуулагдаж байна. За өнгөн дээр гарсан цагаасаа их сайхан тархинд дуралцсан өнөөдрийн манлайлагчийн үүргийг гүйцэтгэж байгаа хулдаг аргагүй хурдан байна. 02 номертой морцсон Дорн тамгийн Чойвлсан сумын аймгийн алдарт байж төвшин төгсийн хулдаах за ингээд өнгөсөр үзэгчдийн үзүүрлөө орж ирлээ. За ийхүү тулгуур төрүүлсэн байгуулагчны за үзүрлэгээ хулдааг одоо таралсан. За хулдаагны хувьд ч өнөөдөр одоо баргийн морь хань зуралтааргүй хэрэг одоо хурдан байгаагаа илэрхийлж ийхүү маршал орлогийн Чойвлсны Мендэсний 130 жилийн өн баяр наадам зориулсан хурдан сонгол ангиллын уралдааныг Дорн тамгийн Чойвлсан сумын аймгийн алдарт байж төвшин төгсийн хулдааг өнгөсөр үзэгчдийн үзүүрлөө орж ирж хөрүүлэн ирж төмний их алтан жол оргож наадамчин олноо байсгалаа. За хулдааг төрүүлсэн. Аман үзүүн дээр хээр даг орж ирж байна. Аман үзүүн дээр анхны баярын Саранбаатарын хээр даг бараг л мөндөө. За 3-ын даг наадлаар нь зөвдлөөр нь за айргийн 3-т Дорн тамгийн Чойвлсан сум яриад анх хоёрын Саранбаатарын хээр даг 4-т 05 номертой морцсон Дорн тамгийн Хэрлэн сумын яриад болдын ганц үлмийн хээр даг 3 туртал аймгийн алдарт байж Бавгийн Бацгийн үеэ солигонд харуулсан. За тархины 3 даг арийнхаа дагнуудаас үндсэндээ 500 м хэрэтээ салсан байна. За 4 дээр улаан зээж бичийн нэмнэтээ сайхан хүрэн даг 4 дээр орж ирж байна. За аймгийн алдарт байж Чойвлсан сумын аймгийн алдарт байж Дашин Батмөнхийн хүрэн дагал гэж үртгүүлсэн.
Айргийн 4 турдлаа. Түрүү шок хийжээс эргээд одоо сайхан онгоочихсан байна. Айргийн 4 турдлаа. За 5 дээр хийн дээр яваад исэн халтардаг айргийн 5 турдлаа. За ганцаараа орж ирж байна. Тархины 5 даг аргахаа дагнуудаас одоо нэлээд хос болсон байна. За 6-7-гийн даг 8-ын даг нэлээд ойрох юм байна. 0-3 номертой марцсан Дорн Тэмгийн Чойвсон сумараад Ганбаатарын ган тулгын хуул даг гэж бүрдгүүлсэн байх. Энэ хар даг л байх юм. Саран дэвсгэлтээр 100 тамхтай. Энх хотын Жингүн жовын хар даг байна энэ. 0-3 номертой марцсан. За 6 дээр 027 номертой гарт хүрэн даг. Түүний наадалд 031 номертой хүрэн даг. 018 номертой хул даг. За хул даг энэ орж ирж байна. За урагшлаад яв. Микэн асуултаа. За, уяач юм бэ? За баяр үрийн хурдан хүрэн дагаа сайхан харигдуулаа. Үзэгч олондоо өөргөө сайхан танилцуулъя. За баярлалаа. Би Дорн Таймгийн Чойвсон яриад Сүмбрөөгөө байж залуу байж Бүрмэсрэн гэдэг юм байна. Хүрэн даагныхаа удам өгчтэй сайхан танилцуулаад урд өмнө ямар амжилт үзүүлж байна? За миний халдсан дааг одоо Курлиний ач надад Честеринг гол гэдэг азраг байт. Тэрний маань төл энэ одоо миний аавын маань бий болгосон адууны сойронд явна да. Тэгээ аавда баярлалаа ийм сайхан адуу бий болгож өгсөн. Урд өмнө ямар амжилт үзүүлж байна? За дан уягаар ирлээ. Би баруунтай хүү мандалгаал дээр бол дэрдэн найз дээр морийнхоо уяа салгад тааруулж чад ирлээ. Тэгээд дааг ганц дааг мартуулаад тэр маань хайрагдлаа. За баярлалаа. За баярлалаа. За баяр үрийн холтойгоо сайхан хоол түрүү. Эзэн аа. За хас авч. За баяр үрийн үзэгч олондоо сайхан өөргөө танилцуулах. За сайхан. Хор ороо ихтэй сайхан наадам болж байна өө. Өөргөө танилцуулаа. Би Дорн Таймгийн Халхал сумын Говгийн Боцох гэж юм байна. За. Хэр дагныхаа удам өгслийг сайхан үзэгч олондоо сэрүүлээд урд өмнө ямар амжилт үзүүлж байна? Энэ эзэн ганц сэлэм гэж болдын ганц сэлэм гэж манай найзын дааг юм. Тэгээд давхан даржгийн тэр азрууны төл. Тэг ганц сэлмийн өөрийнх нь хэрэггүй бүү. За баярлалаа олноо харж байна. За хул даг сайхан төрүүлээ үзэгч олондоо сайхан өргөдөө. За үзэгч олондоо наадмын халуун баярын минь төргийа. Өөргөө танилцуулаа. Намайг аймгийн алдар туйч төвшин төгс гэдэг Алтангэрлийн төвшин төгс. Тий. Холдоо талын хурдад хавар дөрвөөр очиод ирсэн. Тэгээд дан уяагаараа энэ нутгийнхаа ой зориод оролцсон сайхан төрүүллээ. За ямар удам өгчлээ байгаа вэ? Энэ алдарт Галилей гэдэг азрагны шууд төлийнхэн төл. Тий. Эх нь болохоор манай өөрийн аавын Монгол улсын авраг малч Будын Алтангэрл гэдэг түүний унгаа одоо. За баярлалаа. За халтар даах. За баяр үрийн халтар даагаа сайхан харигдуулаа. Үзэгч олондоо өөргөө танилцуулах. За намайг Чойвсон сумын Гохнор багоо яч готын чимгэн залуу гэж байна. Урд өмнө ямар амжилт үзүүлж байгаа? Энэ байж ороо. сая гурван заглын наадамд сонгомд 6-аар орчихсон. 2 дахь удам өгсөн. Энэ эцэг талдаа Монгол Улсын тодонд байж дугуйж явсан ганц зэргийн тангируулын төлөвлөлт. Игтэл манай өөр унгаат. За баярлалаа олон алмаас сайхан харигдуулаа. За баярлалаа. За хөөд сайхан уралдаж харигдлаа. Үзэгч олондоо сайхан өргөд танилцуулаа. Намайг Дорн Таймгийн Чойвсон сумын Сүмбрөгийн уяач баасан дөрж гэдгээ. Удам өгслийн сайхан үзэгч олондоо сэрүүлээд урд ямар амжилт үзүүлж байна? Урд нь сая загалд очиж ямаа үзүүлчихэд ирсэн юм аа. Тун загалын наадамд. Удам өгсөн таны унган. Энэ миний өөрийн унган гүнийхээ. Эцэг нь тэр Галилей гэдэг азрагны ач. Энэ шууд төлөөс нь гарсан. Маршлахад өмнө төвшөөнүүдэд юм морь хайргдуулж юу? Өнөөдөр би соёлмор амаа үзүүлээд залмар тавлуулаад сая даагамаа үзүүллээ. Баярлалаа. За баярлалаа. Одоо сайхан надраа гэж хэлье. Олон наадмаас сайхан харигдуулах. За ирвэл. За энэхүү Дорн Таймгийн Чойвсон сумд зохион байгуулагдсан Маршал хорлогийн Чойвсны Мендэсний 130 жилийн
Чойсон сум үүсгэн байгуулсны Түүхэн Яруу алдарт 94 жилийн ам баяр наадамд за нийт 2025 оны 7 сарын 16-наас 19-ны хооронд 9 насны насны мордын уралдаан сайхан зохион байгуулагдаж, хөдөлгөөнгүй сайхан зохион байгуулагдаж байранд орж, за энэхүү өндөр үүдээ нээж, энэхүү сайхан зохион байгуулагдлаа.